Амар өөдрөх хүн штэ. Ер нь бол манай ажлынхан ч гэсэн хизээч бууж өгөхгүй гэдгийг мэддэг. Манайх чинь байгуулагдаад 15 жил болж байгаа. А яг бууз хийгээд би 9 жил хийж байгаа байхгүй юу? Энэ жил шиг юм үнэтэй багтаа жил үзээгүй. Яаж хийнэ одоо өстой ийм үнэтэй байгаа юм чи ингээд бодож жагаад. Тэгээ ер нь бол гадуур ингээд байгаа байхгүй 25,000-аас 38,000-ийн хооронд өхрийн махтай бууз гэж. А дандаа авдаг хүмүүстэй яаж 25,000 гэж хэлэх юм бэ? 3,000 төгрөг ч гэсэн нэг бууднаас 15,000 гэхэр чинь бас хөөрхий хэмжил байгаа зү. Тэгээд ажлынхаа октотой ярьж хагаад энэ жилийнхаа буузыг ямар ч үнээр авсан хамаагүй 22,000-аар зараад дуусгая гэд хэлсэхгүй. Тэгээд би нөгөө фэйсбүүкээр шалгаж жагаад нөгөө захиалгаа нэгтгэе сууж исэн чинь яагаад ийм хямдхан мах үнээр зараад байгаа юм? Юуны мах гэхээр ийм хямдхан байгаа. Яг өхрийн мах байж чадахгүй матахгүй. Тэгэхээр нь би бас гомдохгүй юу? Хүн ийм сайхан сэтгэлээр тэ нөгөө өөртөө байгаа боломжоор л одоо ингэ хямдруулж ах чинь хүмүүс дандаа ингэ муухай сөрөг юмар харж идэв ингэж бодоод тэгээ битсэн байна. Тэрнээс санаатай манайдаа тийгвэ. Манай аав тэгдэгээс ахгүй юу? Бити муухай том атуу хийгээд жижиг хүмүүс хуглаа хаяад идэ жижиг хийгээд тэгээ эн чи бүр инээс жижиг хийдэг байсан. Тэгээ жижиг мантуу хийгээд тэгээ нөгөө ажлынхандаа ингээд нөгөө гурилтай шүлтэй хоолмолны мантуу шүү дээ. Ямар хөөрхий ингээд тэгээс үүлдээ нөгөө одонтой ээжүүд, найзууд, өөрийнхөө ээжүүд, найзууд, майзуудад өгсөн чи. Хүү ямар хөөрхий юм бэ гэдсэн. Тэгээ хөөрхөн гэ нэртэй. Ер нь эдрийг ингээд харсан хүн болгон хамгийн түрүүнд хилдэг үг нь хөөрхөн. Хүү ямар хөөрхий юм бэ гэж авдаг. Тэгэхээр хөөрхөн гэ. Ер нь бол хөөрхөн. Монголд бизнес хийхэд хамгийн чухал юм тууштай байтал. Миний хобби хоол хийх өөрөө яг энэ миний хобби байхгүй юу? Хоббигоор л ажиллаа хийж байгаа гэсэн. Одоо энэ ингээл бүгдээрээ надад 10 жил, 7 жил, 6 жил ажилласан хүмүүс шүү дээ. Бид нар чи хамт ингээл нэгтэл тэгэл яг ямар байсан яасан одоо ингээд бүгдээрээ хамтдаа өсөөл явж байгаа. Анх энэ цагаан сарын бууз чихийг бид нар айлын лагерын бишингууч хийдэг гэсэн. Хөлдөөгч байхгүй, тэгээ өрөө бээр байхгүй. Тэгээ нөгөө мах цахаа бүгдийг ачаал уутанд хийгээл лагерын бишинд агаарт нөгөө хотод утаанд хөлдөөгүй агаарт хөлдөөнө гэл тэгэл тийшээ буцаагаал бууз авчраал эндээ савлаал тийч хийжсэн бизнес. Тэгэхээр чи одоо эндээ ингээл махаа тутаал эндээ хөлдөөгөөл ингээд хөргөгч сав агуулгах савтай. Тэгэхээр чи бас ингээд тууштай байснараа ингээд эвийн олоод хөгжөөд бас ингээд урам аваад байхгүй ажиллаас. Амар өөдрөх хүн штэ. Ер нь бол манай ажлынхан ч гэсэн хизээч бууж өгөхгүй гэдгийг мэддэг. Яг тэр гэхдээ тийм сайн зам бишэлтэй хүн болгондоос байхгүй. Өөрийгөө ядраах зовоох зам. Гэхдээ нэг их хэлсэн ажиллаа бол заавал тусдаг. Манай монголчин 70% нь барааны илүүдэлд орсон бас бүхэн худалдаачин болсон. Авчраал зараал. Энэний оронд бид нэр үйлдвэрлэл хийгээд одоо энэ их оронд энэ одоо ингээд их орны бүх бүтээгдэхүүн баас тэ Монгол ногоо, Монгол гурил, Монгол мах ингээд бид нэр өөрсдөө хийгээд өөрсдөө аваад өөрсдөө хийгээд өөрсдөө авдаг бол гадагшаа бага мөнгө урсвал урдаа өгч шít. Тэгэхгүй тэгээд тэндээс хогийг авчираад энд 3 дахин нуглаад зархаар бид нэр энд үхтлээ ажилласан мөнгөө тэр хогонд өгөөл тэгэл ерөөсөө нэг юм юу байхгүй байгаа л амар юм л. Энэ ингээд бэлдэх заахгүй юу. Энэ ингээд 20 яг шүлээ. 5 литр хоолны бэлдэх. 2010 онд би нэг пирожки мантан бууз хууш фото дээр тараадаг ажил хийдэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай найзын маань нөгөө юу өнгөрөөд их ч өнгөрөөд тий. Тэгээд намайг бүрхийн мах шарсан хүмүүс хийгээд өгөөч гээд тгээ хийж өгсөн байхгүй. Тэгээ сүүлдээ бүр одоо ингээл одоо энэ хүн таалагдсан бол энэ хүнд ингээд ингэсээр амар их болцсон. Тэгээ би бүр амархаа амралтын өдөр болгомаар ийм төмөс шараад бүрхийн мах хийгээл матуу хийгээл өгөөд тэгээ сүүлдээ за эзэн ажиллаа яаж хөнгөвчлөх үү гээд тэгээд одоо энэ 9 жилийн өмнө гарсан. Тэгээд эхэндээ ингээд тавьсан байжгаад ийм байгаа штэ гээд 20,000 нийлүүлэн 20,000 аваа гэдэг утгаас. Тэгэл одоо тэр чинь 9 жилийн өмнө 20,000 гарч ирсэн. Одоо энэ 35,000. Яг үнээр нь энэ хөөрхөн багц болохоор би нөгөө B80 яваад нэг жил яваад тэгээд тэр захирлуудаас санаа аваад ерөнхийдөө бол шинэ нөгөө бүтээгдэхүүн гаргасан. Тэгээд нэг мэдсэн чи амар олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон юм. Тэгээ ер нь бол энийг хөгшин настай хүмүүс, төрж амарсан ээжүүд тэгээ нэгнийдээ айлчж очихдоо янз бүрийн нөгөө чокобай чихэр арих авч яхаар
нэг авч өгчөр айгүй хөөрхөн тустай дэмтэй хэрэгтэй гэдэг юм. Банш, мантон бууз, ингээ бууз тэгээд хэрцэн гурил. Энэ хэрцэн гурилаа бол яг гараараа илтээд хайраад хэрчдэг гурил байхгүй. Яг гараараа илтдэг. Ер нь ямар ч нөөшлөгч, бэхжүүлэгч, одоо хугацаа уртсгагч манай ямар ч бүтээгдэхүүн байх. Ер нь тэр нь айгүй даваа. За энэ мантон бууз болохоор сая энэ оны хамгийн сүүлийн бүтээгдэхүүн. Энийг одоо болохоор хөдөө орон нутгад маш их авж байгаа. Хүүхдүүдэд зориулж гаргасан. Тэгээ одоо энийг бол айгүй сайн авч байгаа. Ер нь эцсийн хүмүүс бол амар амсаа. Энэ үхрийн махан котлет бас байна. Энэ багцсан да. Тэгээ бас нөгөө дугуй хуйшур хийдэг маань хөөрхөн ингээд. Энийг яг өндөг шиг шарна. Жохон гисгээж байгаа л одоо энэ бандан дээр гисгээж тавьж байгаа л 5 минутанд л гисэж чинь. Тэгээд маш бага тос хийгээд хоёр талаас нь 6 ширхтээ 11 мянга. Ер нь манай юмнууд ингээл 3000, 2000, 1800 амар хямдхан. Үнэтэй олох гэхээр л бас яа. Заавал их ашиг олохтой биш, байнга ажиллах чухал гэж тооцоол аминдаа л хичээгээд байгаа. За энэ болохоор яг үхрийн махтай 1-р гурилтай. Баяш. Энэ летэн дотор ийм их байгаа. Тий. Одоо нэг ийм багцанд ерөөсөө ийм байна. Тэгээд эн чинь 170. Нэг дор их ашиг олох чинь бол ер нь тэр насгүй ажил гэж би дотроо бодод идэг байхгүй юу? Нэг их ашиг олоод их эцсийн дараа өнж гэдэг шиг ажилгүй болчихвол яана ч гэдэг юм уу гэж боддог байхгүй. Тэгэнгүүт ингээл байнга л ажиллаж идэг. Тэгэхдээ ашиггүй биш, амар ашигтай биш. Яг нэг өөр. Ер нь үндэсний үйлдвэрлэгч нар бүгдээрээ тийм болвол бас үйлдвэрлэх хөгжих магадaltaй байхгүй. Тэгж боддог. Яг өөрөөсөө хийж байгаа ингээд ер нь бол Монголд үйлдвэрлэх гэхэр чи амар их өртөг өндөртэй, зардал өндөртэй, татвар өндөртэй яриул маш их проблемтай байхгүй. Тэгээ ивийн олоод өөр таарсан үнээрээ заавал бүр 50-60% нэмэх шаардлагагүй л гэж нэг 20-30% дэлгүүр шиг ингээд зараа. Одоо энэ чи манай үйлдвэрээс аваад дахиад дэлгүүр аваад худалдаална. Ахаад өөр хүмүүс аваад худалдаа. Нэмсээр байгаа хэрэглэгчдийн гар дээр амар үнэтэй болоод очиж байгаа. Тэгэхээр тэр үнийг би хасаж одоо нөгөө борлуулагч нартаа өгдөг л гэсэн.